Ховд нутагта бараг 7 дахь жилдээ ирээд хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагын ариун шүд эмнэлэг дээр ажиллаж байна. Тэгээд энэ хамт олонтой олон жил хамтарч ажиллаа. Ер нь Монгол орны өнцөг булан бүрт очиж 8 аймагт ер нь тогтмол ажилладаг. Тэгэхэд баруун бус өнөөдөр ирж нэг өдрийн хугацаанд энэ амны хөндийн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээ буюу одоо Ховд аймагт бол биений сонсноор 7-8% эмнэлэг бүсийн онцлогын шинжилгээний төв байна. Энэ дээр хийгддэггүй илүү нарийн мэрэгжлийн имплант авагддаггүй шүтлбэр зэрэг нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна. Тэгээд ховдчууд маань өнөөдөр бас ингээд харахад үнэхээр амны хөндийн эрүүл мэндэд анхаардаг болсон байна. Цаг зав эдийн засгийн боломжийг зориулдаг болсон байна. Ялангуяа өөр хүүхдтэй гажигдлын тусламж үйлчилгээ гэдэг сургуулийн мөрх боловсролын байгууллага сургуулийн бага насндаа өөрөөр хэлбэл тухайн таны хүүхэд 6-аас 12 наснда л энэ гажигдлын тусламж үйлчилгээний талаар илүү сайн анхаарчих юм бол насан туршдаа өөрийн ясан шүд гэж ярьдаг шүү дээ монголчууд. Ийм сайхан өв тэгшүттэй байх боломжтой. Та хэрвээ боломжгүй ч ирээд энэ нарийн мэрэгжлийн Монгол улсын зөвлөх эмчнэр ирсэн баг ажиллаж байгаа үед нь тусламж үйлчилгээний зөвлөмж авчихтал илүү хангалттай. Бид нар өдөр тутам амьдралынхаа хэв маяг, дадлыг өөрчилснөөр энэ гажигдсал гэдэг зүйлээс ангижрах бүрэн боломжтой. Манай нутаг улсанд гэдэг юм уу манай суманд нарийн мэрэгжлийн эмч байхгүй гэх биш. Энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол ердөөсөө танд бол нэг 25% яг өвдсөн үед чинь шүдийн байхгүй үед нь энэ бүх зүйлийг тийм үү урьдчилан сэргийлэх зүйл нь таны гарт буюу өөрөөр хэлбэл бидний мэрэгжлийн хэллэгээр нийгмийн эрүүл мэндийн энэ цогц мэдлэгийг олгох түгээх нь бидний ажил гэдэг. Энэ нь юу юм гэхээр ерөнхий боловсролын сургууль, үдийн хоол байна. Үүний дараа шүдэ угаах, цэвэрлэх, арчлах. За ялангуяа ганцхан үгээр хэлчихэд ард иргэдтэй өдөөс хойш 16 цагаас хойш бага насны хүүхдүүдтэй шингэн зүйл багаагаарэ. Унтахаас нь яг өмнө шүдийн угаалгаарай. Оройны шүд угаалт гэдэг бол эцэг эхчүүд ялангуяа залуу эцэг эхчүүдэд хамгийн чухал шүү. Та өдөрт 3 шүдэ угаа гэдэг боловч оройны шүд угаалт бол шүнжэнгөө таны амны хөндөд тийм үү. Тэр хорхой гэдэг зүйл маань үйлчлэгт энэ нөхцөлийг бүрдүүлдэг учраас ялангуяа таны хүүхэд орой шүдэ угаачаад гүйж байгаа таны нүдийг хариулаад нэг ундаа уучхаад тэгэл шүдэ угаахгүй амаа усаар залахгүй унтах юм бол шүнжэнгөө тэр орхоо үүрчих нөхцөл бүрдэнэ. Нэг за хоёрдугаар бүр бага насны нярай буюу хөл хүүхэдтэй бол та аль болох хүүхдээ шөнийн цагаар босож өхүүлээрэ гэдгийг зөвлөмөр байна. За тэгээ хүүхэдтэй аль болох өдрийн 3 удаа ялангуяа бага насны нэг 5-6 сар борог хоолнд орж байгаа энэ хүүхдүүдтэй ой 5 сар хүртэл буюу хүний амьдралын төрснөөс хойш 1000 хоног бол хамгийн чухал үе. Энд бүх төрлийн эргэтэн систем бүрэлдэхүүн бий болдог. Энэ дунд шүдний үүсэл хөгжил, байнгын болоо сүн шүдний эрсдэлт энэ бүх зүйл явдаг учраас та энэ үед нь өөрөө зөв хооллох хэрэгтэй. Өөрөө эрт унтаж амрах хэрэгтэй. Хүүхдээ зөв хооллох хэрэгтэй. Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүүхдтэйгээ цаг тохирож утсыг үзүүлэх хэрэгтэй. Үзүүлэхгүй байх арга байхгүй ч тийм учраас та бүхэн аль болох за дээр нь түрүүнд хэлсэн бага насны хүүхэд буюу 5-6 сартай 8 сартай хүүхдүүдийг өдрийн 3 удаа хооллохдоо цадтал нь хоолог. Тэгэх юм бол таны хүүхэд хоол хооронд тэр амттай зүйл тэр чокопе тэр амттай чихэр бичээнийг хайгаад гүгээд байхгүй. Тийм учраас энэ бүгдийг анхааруулах юм бол тэр нийгмийн эрүүл мэндийн боловсролыг та бүхэн оллоо гэсэн үг. Ингэснээр та бүхний шүд эрүүл, бие эрүүл шүд эрүүл бол бие эрүүл бол та бүхэн баяр баясгалантай нийгмийн амьдрал, гэр бүлийн амьдрал аз жаргалтай явах болно. Тэгээд нийт ховдчуудаа эрүүл их сайн сайхныг хүсье өрөөё. Та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзъя.